За өнөөдөр маш чухал сэдвээр ярив. Бид нарын гэр оронд шүглсэн онц аюултай 20 эд хогшил байдгийг ойлголоо. Энэ яраагийг сонсод дуусах зэрэг шууд гаргаж хаях хэрэгтэй. Яагаад гэвэл бид нарын эрүүл мэнд сэтгэл санаа хоёрыг хордуулж яадаг ийм аимшигтай эд зүйлүүд байгаа юм. Магадгүй бид нар гэр орондоо байсан ч гэсэн сайхан амарч чаддаггүй, өвтөн жовлон салдаггүй, ая тухмуутай, хоол хийгээд идсэн ч сэтгэл дүүрэхгүй, гэр орноо чивэрсэн ч ая тухмуутай. За ийм айлууд болвол бүр илүү онцгой анхаарах хэрэгтэй. Магадгүй энд ярих гэж байгаа нь 20 төрлийн аюултай эд зүйлс таны гэр оронд нуугдаад амьдрэж магадгүй. Юм болгон сүнстэй амьтаа гэж хэлэхгүй ч гэсэн бид нартай хамт амьдарч яадаг. Бид нарын оронжоо гжилж яадаг. Одоо бид нарыг тэгээд хордуулж яадаг. Сэтгэл санаанд дарамтуулж яадаг. За ийм эд зүйлүүд байдаг. За энийг болвол дотор нь хоёр төрөл тувааж үчсэн. Эхнийх нь болвол эрүүл мэндэд хортой. За энэ нь болвол шинжлэх ухаанаар удаадараа батлагдсан зүйлүүд. За хоёр нь болвол сэтгэл санаанд дарамттай, өөрөг нь стресст оруулдаг, уйтгар бухимдал, ой гашуудалд оруулдаг. За энээс нь болоод янз бүрийн сэтгэлийн хамрал, дип стресс, өвчин эмгэг үүсгэдэг зүйлүүд юм байгаа юм. За ерөнхийд нь болвол эрүүл мэндэд хортой нь болвол 14, за үлдсэн 6 нь болвол сэтгэлзүйд хортой эд хогшлууд. За энэ эд зүйлс болвол ихэнх айлд болвол байдаг. За манай тус байсаар ирсэн. Миний хувьд бол сүүлийн хэдэн жил маш их тууштай төмчжээж дийлэнхийг болов устгаж арилгасан байж байгаа. Ингээд та бүгд ус энэ яраагийг сонсод дуусаад боломжоор эмхэлчихчлээрээ шууд гэр орноос гарах шаяарай. За ингээд нэгдүгээр зүйл. За нэгдүгээр нь болвол дээр юм байгаа юм. Бид нартай хамгийн ойр дотнд байдаг. Ерөнхийдөө өдрөр болгон 7-8 цаг тэрнээс олон цагаар нөхрөлж яадаг. За энэ дэр болвол бид нарыг хордуулж байгаа. Яагаад вэ гэдэг зэрэг хуучирсан олон жил болсон эсвэл угаад цэвэрлдэггүй, агаарслахжүүлдэггүй дэрэн дотор тоосны хачиг амьдарч идэг. Мөөгөнчр байдаг. Багтаар үрчсэн байдаг. За энэ тоосны хачиг даст майц гэдэг болвол хүнээ үхсэн арснээс иддэг. Бичил амт. Хүнээ арс болвол байнга одоо гуужаад унжидаг. Тэр тусмаа одоо дэрэн дэр. Унтлагын орд өвсөр тэр. Энийг энэ тоосны хачиг иддэг. Тэгээ эндээс гарчхаа энэ гачхийн ялгацсан болвол хүнд урал өсгдөг. Харшил өсгдөг. Жан гачх нь бас арсан дүржээд ул хилгадаг. Чахат нуулдаг. Эрдэм шинжилгээний сэтгүүлдэр нийтлэгдсэн тоо баримтыг харах юм болвол 1 грамм дэрнээ тоосонд 100-аас 500 ширхэг ачиг агуулгадах нь хэвийн үжигдэл гэж гарчсан байгаа юм. Тэгэхээр чин дэрэн дотор хэрвээ 100 грамм тоос байх юм бол 50000, 1 кг тоос байх юм бол 50000 хүртэл одоо тийм хэмжээний тоосны гачиг гэдэг шавж үрдсэн байх гэсэн үг. За ганцхан тоосны гачиг биш. Мөөгөнчр. Энэ хуучин дэрний дээж яваа судалж үзсэн чинь болвол энэ 18 оны судалгаа юм. 75% нь болвол мөөгөнчртэй байсан гэж. За энээсээ гадна хэдэгдэн төрлийн багтаарууд байдаг. За энээс үүсээд харшил үүснэ. Ханиалгана. Арсан дээр юм тоорно. Магадгүй 60 хүмүүсийн нүүрэн дээр батг үржиж байгаа. За энэ болвол дэрний ариун чивэртэй холбогдолтой байж магадгүй. Толгойн чатандаг. Амьсгалын жамын асуудалтай. За энэ болвол дэртэй холбогдолтой байж магадгүй. Тийм учраас хэрвээ хуучин дэр хэрглэж байгаа. Угааж арчихгүй олон хоног болсон. Ийм дэрийг болвол гаргах хэрэгтэй. Тэгээд чанарын баталгаатай шин дэрээр солино. Тэгээ байн угааж арчиж нарслаханд гаргаж хэрэгтэй. За яг ямар дэрэн сайн бай. Дэрнээ өндрийн хэмжээ хэдэн сантиметр байх вэ гэдэг талаар бол тусгайлан дэр гэдэг сэдвээр ярьсан байж байгаа. Тэрийг заавал үжээрэй. За хоёрдугаар сэдв. За хоёрдугаар сэдв бол хугацаанд дууссан эм нэмэлт бүтээдэг юмнууд. За дийлэнх айлууд болвол олон төрлийн юмнууд хадгалж яадаг. Хурамлагдсан байж яадаг. Тэгээд дийлэнх нь хугацаа нь өнгөрчсөн байдаг. Аль нэг өдөр хэрэг болж магадгүй. Яаралтай үед хэрэглэнэ гэдэг. Худалдаж авсан ч юм уу. Ууд тусаагүй юмуд хадгалж яадаг.
За яагаад хугацаанд дууссан юмыг хэрэглэж болохгүй гэх юм бол эмчилгээний өрнөлөө алдагдсан байдаг. Хоёрдугаард бол химийн задралд ороод хортой бяц үүссэн байдаг. Тэгээд бие махбодод сүрг урвал үүсэх эрсдэлтэй байдаг. Бөөлж нэгдэг ч юм уу, гэдэс чочрно гэдэг ч юм уу, элэг гэмтэн гэдэг ч юм уу, цус багдана гэдэг ч юм уу. Бид нар бол эм олон хонсон ч хугацаа өнгөрсөн ч эм учраас үйлчилгээтэй гэж боддог. Гэтэл тэр бол тийм биш. Эм бол ихэвчлэн химийн бодисод байдаг. Тийм учраас ядрал ордог. Хоорондоо урвалждаг. Жишээлх юм бол хугацаанд дууссан антибиотик, өрсөлийн эсрэг хими юм. За энэ бол Fanconi's синдром. Бөөрийн өвөрмөц гэмтэл гэдэг өвчнийг үүсгэдэг. За энэ тухай бол 2000 оны ихэр Америкийн нэгдсэн улсад хугацаанд дууссан антибиотик хэрэглээд энэ бөөрийн дутагдлалд орсон ийм тохиолдлууд олноор бүртгэсэн байгаа юм. Тийм учраас хугацаа нь дууссан эсвэл олон өдөр хадгалсан ийм хүмүүдий болвол уухасаа илүү уухгүй байх нь эрүүл мэндэд сайн. Өвчнийг хөндрүүлж магадгүй дахиад шин төрлийн өвч үүсгэж болж шүү. За ер нь бол өөрөө дур мэдэж эм уух болвол эрүүл мэндэд асар хортой бас мууж уршдаг юм байна. Тийм учраас гэр орондоо эм байхгүй байх. Онцгой жарам өвчнөд яаралтай уух эм тарианууд гэж байдаг. Хэрвээ тийм биш юм болвол гэр орондоо эм тариа байлгах шаардлагагүй. За 3 дугаар бол пластик сав суулга. За пластик гэж бол энэ хувинчир хэлж байгаа юм. За тэр тусмаа 3, 6, 7 гэсэн тэмдэгтэй. За ийм пластик сав суулгыг бол хэрэглэж болохгүй. Хэрвээ гэрчин байх юм бол шууд гаргаж хаях хэрэгтэй. За тэр тусмаа халуун хоол, ундаа хийх. Халаах үед энэ хувинчир савнаас хүний эрүүл мэндэд хортой нөлөөлдөг химийн бодисууд ялгардаг. За жишээлх юм бол бисфенол А гэдэг зүйл байна. За энэ бол дааврын зохицуулалтын алдагт болно. Стирол гэдэг эд байдаг. За энэ бол мэдрэлийн системд хортой хор тавдар үүсгэдэг. Фаталат гэдэг эд ялгардаг. За энэ бол эмэгтэйчүүдийн нөхөн үржих үеийн үйл ажиллагаанд сөргөнөлөөлнө. 2012 оны судалгаагаар өдөр болгон хувинчир савнд хоол хийж хэрэглэдэг хүмүүсийн шээснээс саяын ярсан энэ химийн бодисод BPE фаталатын хэмжээ 100%-аар илүү байгаа нь тогтогдсон байна. Харвардын эрүүл мэндийн сургуулийн судалгаагаар бас хувинчир савнд халуун хоол, чай, кофе хийж тогтмол хэрэглэх юм болвол үргүүдэл бодисын салчааны хэмжээнд илэрнэ гэсэн ийм судалгаа бас гарсан. Тийм учраас бүр онцгой сайн чанарын баталгаатай нэр хаяг тодорхой тийм бүтээгдэхүүн биш юм болвол ерөнхийдөө болвол пластик хувинчир хийсэн хоол ундандаа хэрэгжилж энэ сав суулгуудыг гаргаж ирэх хэрэгтэй. Нэн яралтай. Хамгийн гол нь болвол халааж болохгүй. Тэгээд дотор нь халуун хоол унд хийж болохгүй. Тэрнээс бусад тохиолдолд болвол чанарын шаардлага хангасан найдвартай бүтээгдэхүүн болвол хэрэглэж болно гэсэн үг. За дөрөвдүгüүрд нь бид нарын эрүүл мэндийг чимээгүй хорлож яадаг. Нэн яралтай гарч ирэхгүй болохгүй. Энэ эд зүйл болвол шалны хуучин хевсэнчир матрас. За яагаад гэвэл энэ хуучирсан угааж арчилдаггүй. За энэ хевс матрасын дотор болвол саяын дэрэн дотор амьдардаг тоосны ачиг байж байгаа. Дааст майц. За энэ болвол харшил үүсгэн, ханжаалгана. Амьсгалын жамын асуудал үүсгэн. Тэгээ мөөгөнчр байж байгаа. Амьсгалын жамын өрөвсөл, уушин нөлөөлнө. Хүнд металл бас байж болж шүү. Зарим хуучин хевсэнд бол агуулгаж идэг. Зөвхөн хуучин биш. Зарим шин хевс, хевсэнчир матрас дотор VOC гэсэн эд байж байгаа. VOC болвол дэгдэмхэ органик нэглүүд гэсэн. Хэрвээ өөрийн чинь худалдаж авсан хевсэн дээр VOC нэгдэл агуулгадаахгүй гэж бичиж байгаа болвол тэр найдвартай гэсэн. Сүүлийн үеийн гарч ирж байгаа бүтээгдэхүүн дотор болвол VOC агуулгадаахгүй гэсэн ийм тодорхойлттой байж идэг. Гэтэл тэр нь хуурмах ч юм уу. Ийм байдалтай юм болвол шин байсан ч гэсэн эрүүл мэндэд
хортой. За энэ бол 5 жилийн турш ялгардаг гэж байгаа юм. За манайхан бол дийлэнх нь хевс төвсөж яадаг. Тэгээд тэрийг ерөөсөө угааж харчилдаг. Энэ бол өвчин уурхай. Жарам айл дорхтой жирэг эвгүй үнэр гарч яадаг. За энэ бол тэр шал дээр төвссөн тэр хевсэнчир матрисуудын үнэр байж магадгүй. Угааж чивэрлэхгүй байна гэж шүгэмжлэхэд бас хэцүү. Ягаад гэвэл том учраас баргал боломж байхгүй. Тийм учраас яг хамгийн сайн хэрэглэхгүй байх. Хэрвээ гэрчин байх юм бол шууд гаргаж хаях. Энэ нь бол хамгийн найдвартай. Зүгээр л жирийн модон шал ч юм уу. Эсвэл янз бүрийн чулуулгаар хийсэн шалнууд байж байгаа. За хөдөө Монгол гэрт ч юм уу. Амьдарч байгаа юм бол заавал тэгдэг хевс юм уу. Эсхий ч юм уу. Малын арьс ацсах ч юм уу. Дэвсэх шаардлага байхгүй. Зүгээр л жирийн шорон шал байсан ч гэсэн тэр бол эрүүл мэндэд сөргөнөлөө байхгүй. Тэгээд тэн дээр нь ултай жирэг хүүхдүүд мөсгөж яадаг, бөмбөрж яадаг, тоглож яадаг. Хэрвээ заавал хевс дэвсгүй болохгүй гэж байгаа бол тогтмол угааж яах, наранд гаргаж яах, өдөр болгон тоосын сорж яах. За ийм байдлаар арчлах хэрэгтэй. Нэг гавтхай метр тайлбад бүр 100,000 тоосны гачиг амьдарч яадаг гэж байгаа юм. Энэ бол бас маш аимшигтай том тоо. За 2005 онд хийсэн судалгаагаар бол хуучин хевсэн дээр амьдардаг байнга тоглодог хүүхдүүдийн дунд бол харшил, ханиалгах, тэгээд астма хоёр дахин их байдаг гэж байгаа юм. Энэ тогтоогдсон. Астма гэдэг нь юу гэхтэй жирэг амьсгалт авчихдаг ч юм уу, ханиалгадах ч юм уу, чэжэр өвддөг, битүүрдэг, шүн эсвэл тасал хөдөлгөөний дараа амьсгал өндөрдөг. За энэ төрлийн амьсгалын жамын архар өсөлттэй өвчнийг хэлж байгаа юм. За энэ бол саяын ярсан дэр энэ шалан дээр дэвссэн хевсэн чирлдээс үүсэж байгаа юм. За 5 дугаард бол хуучин гоо сахны бүтээгдэхүүнүүд. За эмэгтэйчүүд бол бас олон хонсон ч юм уу, хугацаанд өнгөрсөн гоо сахны бүтээгдэхүүнүүдийг хэрглэж идэг. Эсвэл хэжээ хөдөлж авсан нь мэддэхгүй, хичнээн жил өнгөрсөн нь мэддэхгүй, хурааж хатгалж исэн бүтээгдэхүүнүүдээ гаргаад хэрглэж идэг. За энэ бол бас эрүүл мэндэд асар муу. За энийг бол яаралтай хай чивэрлэх хэрэгтэй. За энэ дотор бол багтаар үрчсэн байна. Хөгч мөгөнчөр ургасан байна. Тэгээд эмийн бус орчноо жадрал гэдэг зүйл үсдэг. За энэ нь бол тосон бүтээгдэхүүн эсэддээд хүчил болж аврах. За энийг хэлж байгаа юм. Эрүүл мэнд хортой болсон байна гэсэн. За бас энэ гоосхны бүтээгдэхүүн дотор бол хадгалагч байдас орсон байна. Үнэр оруулагч, өнгө оруулагч. За энэ бол бас хугацааны өнгөрөхтэй жирэг хүний биед харшил үүсгдэг байдас болж хордог юм байна. Тийм учраас ийм гоосхны бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх юм бол гоосайхан болохгүй мөртлөө арсны асуудал үүсгэнэ. Нүд, уруул. За энэ дотор бол багтаар ч юм уу, хөгч ч юм уу үүснэ. Тэгээ арсны хөрвсөл болно. Сормуусны бодго, шингэн гэсэг ийм чиглэг бүтцтэй бүтээгдэхүүн дотор бол багтаар их хүрчсэн байдаг. За зөвхөн арсны асуудал үүсэх биш. Нүдний салстын халдварын хүртэл бий болгодог. За 2008 онд хийсэн судалгаагаар бол сормуусны будгийн дээжээс 36% нь багтаар илэрсэн. Хугацаа нь өнгөрсөн бүтээгдэхүүн дотор бол бүр халдварлах хэрэгсэл 4 дахин их байсан гэж тогтоосон байгаа юм. За Англи хийсэн судалгаагаар бол хугацаа нь хэтэрсэн гоо сайхны бүтээгдэхүүний хэрэглэдэг эмэгтэйчүүдийн 41% нь арсны цочрол, тууралт илэрсэн гэд тогтоогдсон. Тийм учраас гоо сайхны бүтээгдэхүүнийг бол заавал чанарын баталгаатай шинийг хугацаагийн өнгөрөхөөс өмнө хэрэглэж хэрэгтэй. За хуучин гоо сайхны бүтээгдэхүүн байх юм бол нэн яралтай гаргаж авах хэрэгтэй. За 6 бол агааржуулагч, үнэртүүлэгч. За агааржуулагч гэдэг бол air fresheners. За бас англин үнэртэй la. За энэ бол scented candles хэлж байгаа юм. За бас diffusers байж гин. За манай монголчуудын төгөөмөл хэрэгэлдэг бол хүж байж. Харчин шалгаа байхгүй. За эндээс бол хятаагаад янз бүрийн утаа гаргаж байгаа үнэртнүүд бол утаа илгаж байгаа. За утаа бол удаан хугацаанд их хэмжээгээр амьсгхийн бол эрүүл мэндэд сөргөнөлөөтэй. Тэгээ хүж дотор бол бас янз бүрийн үнэр гаргахын төлөө элдв бодисуудыг холсон байж байгаа. Тийм учраас үнэнхүү чанарын баталгаатай эрүүл мэндэд ямар ч хоргүй найдвартай үйлдвэрийн бүтээгдэхүүн бол хэрэгжилж болно.
Тэрнээс биш ерөөсөн дурын нэг дэлгүүрээс худалдаж авсан энэ үнэртэн нуудыг болвол штат хэрэглэхдээ онцгой болгоомжтой байх хэрэгтэй. Хэрвээ жайлшгүй одоо зам үеийн шаардлагатай болвол богино хугацаанд чатаагаад үүч авахаа сайн нээгээд ийм арга хэмжээ авах хэрэгтэй. Ерөнхийдөө болвол энэ агааржуулагч, үнэртүүлэгч болвол формалдег гэдэг зүйлийг агуулж байгаа. Энэ болвол амьсгалын замын чочрол үүсгэн бензол агуулгаж байгаа. Бензол болвол тархины үед ажиллагааыг нөлөөлдөг, хор тавдар үүсгдэг юм бодис. Толуун агуулгаж байгаа. За тоолюун агуулгаж байгаа. Тоолюун болвол элэг бөөрөнд ортой. Тэгээд дэгдэмхээ органик нэгдлүүд VOC айс агуулгаж байгаа. Энэ болвол толгойн өвд нь анхаарал сарна. Амьсгалын замын чочрооно. Гэтэл энэ болвол бүтээгдэхүүн болгонд агуулгаж байна гэсэн үг биш. Ийм бодисуудыг агуулаагүй. За ийм хэрвээ агааржуулагч үнэртнүүд байх юм болвол хэрэгж болно. Гэтэл хэн хаана үйлдвэрсэн тодорхойгүй. Дотор нь юу агуулгаж байгааг нь мэдэгдэхгүй. За ийм агааржуулагч үнэртнүүд байх юм болвол нэн яаралтай хогийн савар хийх хэрэгтэй. Тэгэхгүй л яг багаар хурдуулна. Жишээлх юм бол толгой байнга өвддөг ч юм уу. Амарсан ч гэсэн ядраад хайлгдахгүй ч юм уу. Төвлөрөл сэтгэл хөдлөлийн тэнцвэр алдагддаг. За танин мэдхэн үйл ажиллагаа буурдаг ч юм уу. Ийм асуудлууд үүсчих юм бол энэ өөрөн чинь гэрт байж байгаа тэр агааржуулагчтай үнэртэн танилтантай холбоотой байж магадгүй. За энэ агааржуулагч хэрглэж байгаа таслаханд болвол VOC-ийн хэмжээ гаднах агаараас 10-аас 100 өндөр байдаг гэж тогтоосон байж байгаа. 2010 онд хийсэн судалгаагаар болвол өдөр болгон үнэртүүлэгч хэрглэж хүмүүсийн дунд толгой өвдөх, амьсгалахад хүндрэлтэй болох нойргуудл. За ийм хандлага болвол 30% өндөр байсан байгаа юм. Гэртээ одоо байнга лаас адах хүмүүсийн хувьд болвол амьсгалын замын өрөвсөл, харслын шин тэмдгүүд нийтлэг байсан гэсэн. За ийм судалгаа бас байж байгаа. Тийм учраас гэрийнхэн агаарыг сайжруулж ийн, сайхан үнэр танартай болгож ийн гэж болвол өвчин авчирч болж шүү. За хамгийн сайн гарах арга нь юу вэ гэхтэй зэрэг чанарын шаардлага байхгүй. Хэн хаана үйлдвэрлэсэн мэддэхгүй. Ийм бүтээгдэхүүнүүд гэрчин байх юм бол гарч ирэх хэрэгтэй. Дахиж худалдаж авч болохгүй. Энэ бол мөнгө хэмнэхээс гадна өөр чинь эрүүл мэндэд сэтгэл санааны байдалд асар их тустай. Хамгийн сайн арга нь юу вэ гэхтэй зэрэг яаж гэр орноо эрүүл агаартай болохгүй гэх юм бол үүт цонхоор нэх. Тэгэл бол тэрийн шиг эрүүл агаар оруулах өөр арга хаач байхгүй. За Улаанбаатарт бол их утаатай байж байгаа. Тэгвэл яг утаа багтай үед нүд хаалгаа гэх гэсэн үг. Тэрнээс арга байхгүй. Одоогийн байдлаар бол тэгээд эрүүл агаар үлээлгдэг агаар шүүдэг төхөөрөмжүүд байж байгаа. За энэ болвол эргэлж болно. Хэрвээ зам үеийн зориулалтаар хүж лаа асаах юм бол богинохон хугацаанд дараа нь үүд цонхоо нэгээд агаараа чивэрлж. За энэ талд нь анхаарах хэрэгтэй. За 7 дугаарт болвол хиймэл модон мэрэгслүүд. За энэ болвол яаралтай гаргаж ишгүй болохгүй. Эрүүл мэндэд сөргнөлөөтэй. Гэхдээ үнэнхүү одоо бас чанарын шаардлага хангасан найдвартай үйлдвэрийн бүтээгдэхүүн байвал хэрэгжилж болно. Дийлэнх тохиолдолд болвол сөргнөлөөтэй гэж үжигдэж байгаа. За ямар шин тэмдгүүд илэрхүүхтэй зэрэг амьсгалын замын асуудал үүсгэн. Нүд чахтна, нулимс гоожно, толгой өвдөн, дотор муу харна. За удаан хугацаанд тэрвээ өртөх юм бол хор тавдар үүсгэр эрсэлтэй гэж байгаа. За ийм гэр оронд амьдрах юм бол магадгүй гэр орондоо байгаа гэсэн аюултай мэдрэмж төрж иж магадгүй. Байнг ядардах ч юм уу, учаартай байдаг ч юм уу. Гэр орондоо амьдарч чадахгүй, гараа гүйчмөр санагдаж байгаа ч юм уу. Тэгвэл энэ хиймэл модон эдэл хэрэгслүүдийг сэжиглэж болно. Хамгийн гол энэ дагуулгаж байгаа зүйл нь юу гэхтэй зэрэг формалд гэдэг зүйл. За энэ болвол энэ хооронд нь наах үед өргөн хэрэглэгдэж идэг юм байна. Энэ шахмал материалууд дотор бас формал дэгид их хэмжээгээр байдаг гэж байна. Тэр тусмаа энэ хор тавдар үүсгэдэг бодисуудын нэгдүгээр группт нь багтдаг юм байна. За энэ судалгаагаар болвол шахмал модон тавилга ихтэй орчинд 10-аас дээш амьдарсан хүмүүсийн дунд амьсгалын замын хавдар болоод чусны хор тавдрын эрсдэл өндөр байсан гэж байна. За энэ болвол үндэснээ хор тавдрын төвөөс ийсэн судалгаа. Ийм учраас олон жилийн өмнө худалдаад авчихсан хиймэл модон тавилгатай айлууд байгаа юм болвол тэрийг гаргаж авах хэрэгтэй. За шинээр стандартын шаардлага хангасан аюулгүй гэж зөвшөөрөгдсөн. За ийм хэрэгслүүдийг болвол авч хэрэглэж болно. За энэ талд нь анхаараарай. За 8 дугаар нь болвол хуучнаа наалддаггүй хайруулын тав.
Өөрөөр хэлбэл non-stick pants гэсэн. За энэ юу вэ гэхтэй жирэг наалддаггүй хайруулын тав. Дотор нь ундаг шарсан ч, мах шарсан ч тогоондоо наалддаггүй. Ягаад гэвэл тусгай одоо ийм давхаргаатай байдаг байхгүй юу? Хэрвээ шууд ширмэн тогоо ч юм уу, төмөр тогоо ч юм уу, энэ болвол юм шарах юм бол наалдна. Гэтэл энийг наалддаггүй техникийг нэгдсэн байхгүй юу? Тийм аргаар хийсэн ийм хайруулын тав. Гэхдээ энд бол тодорхой хэлж хуучна гэж байна. Тэгээд дээр нь зургацсан үед, гадархуу нэвдэгдсэн үед гэсэн үг л дээ. Амархан жураас орно. Тоо болбол. Гэтэл сүүлийн үед бол сайжраад хор ялгардгуу тийм наалддаггүй хайруулын тав бас жоочсон байгаа. Гэсэн чигсэн дийлэнх айлын хэрглэжгээ хямдхан энэ хайруулын тавгууд болбол бас сэжтэй гэсэн. Ягаад гэвэл жирэг энэ дотор болвол PTFE гэсэн ийм бодис орсон байгаа. Тэгэд гадаргуун жургадаад харахтай жирэг дотроос нь нөгөө PFAS гэсэн хортой бодис ялгардаг. Тэгэд хоолны найрланд орчихсон. Хоолноо бид нар давс хийж гин, хоолны хавлт хийж. Тэрэн шиг хайруулын тавганы чинь хор бас хоолнд чинь орж ийн гэсэн. Тийм учраас зөвхөн өөрөө хордоод дуусахгүй гэрвлэн бас хорлж ийн гэсэн. За энэ болвол наалдахгүй бодис. Гэсэн ч гэсэн энэ наалдахгүй бодис болвол 260-аас дээш халах юм болвол жадраад хор болоод хоолн чинь шингэдэг гэсэн. Тэгэд энэ бодисууд биеинд орчих юм болвол бүр биеэс жирсэн айралдгүй. Бүр 10-аас 15 жилийн турш байдаг гэж байгаа юм. Тийм учраас мөнхийн химийн бодис гэж нэрлэгддэг. Өөрөөр хэлэх юм бол тэр наалддаггүй хайруулын тав хэрэглээд тэнд байж байгаа хортой бодис нь хоолоор дамжаад биеийн чин орчих юм бол 10-аас 15 жилийн турш байдаг гэсэн. За энэ Харвардын эрүүл мэндийн сургуулийн хийсэн судалгаагаар болвол биеинд орох юм бол энэ бодисууд илгэнэ үйл ажиллагааг бууруулна. Дархалгааны эсийн хариу урвалуудыг сулруулдаг гэж тогтоосон байж байгаа. За тийм учраас тогоо авах үед онцгой сайн анхаарах хэрэгтэй. Дээр нь үнэхээр энэ хорт бодисыг агуулаагүй гэж бичиж байгаа ч гэсэн тэрийн чухам итгэж үнэвч болох юм уу юм уу? За энд нь хортол сайн нухчтай хандахгүй болохгүй. Хуучин худалдаж авсан хэрглэж байгаа хайруулын тогоонуудыг болвол шууд өнөөдөр хаях хэрэгтэй. Нэг ч үлдэж болохгүй. Нэг удаа ч хоол хийж болохгүй. За ер нь болвол энэ тосонд шардаг, хайрдаг аргаар хоол их юм болвол эрүүл мэндэд сөргөнөлтөй байдаг. За энийгэн болоод чандах ч юм уу, жигэндэх ч юм уу. За ийм аргаар хоолон боловсруулж идэх нь болвол эрүүл мэндэд тустай. За ер нь хайруулын тавгай болвол гэртээ байлгах ерөөхдөө баг шаардлагагүй. За ингэж ярьж байгаа ч гэсэн манай гэрд бас одоо хэдэн жил хэрглэжгээ хэдэн тогоонод байж байгаа. Хайруулын тавгай болвол ерөөхдөө тогтмол сольж байгаа ч гэсэн бас аваад жил гарan болчихсон тогоо байж байгаа. Тэрийг одоо шинжилж үжин. Тэгээ энэ дээр нэмээд болвол хоолонд банг чанж хэрглэж байгаа бас нэг 2 улаан тогоо байж байгаа. За тэрийг бас шинжилэх хэрэгтэй юм байна. Аваад хэдэн жил болсон учраас хайруулын биш ч гэсэн бас сэжигтэй. За тэрийг бол эргэж харах хэрэгтэй юм байна гэж одоо энэ яраа хийж их үед бол дотор бодогдож байна. За 9-дүгээр нь болвол мот болс. Бид нар болвол гаврал гэж нэрлэдэг юм. Тэгэхээр гавар гэвэл бас арай өөр төрлийн одоо үнэртэй зүйл болчихж байгаа юм. Гэсэн ч гэсэн энийг болвол бид нар гаврал гэж нэрлэдэг. За энэ мот болс гэдэг гавар болвол хувцас хонорыг үнэр орох, хорхой шавжид идэгдгээс сэргийлэх зорилготой хэрэгэлдэг. Маш төгөөмөл одоо хэрэглэж ирсэн. За ийм бодис. За саяхан хүртэл одоо манайх бас хэрэглэж ирсэн. Өнөөдөр одоо энэ яраагийн бэлтгэхийн төлөө уншиж судлаад за энэ бол хортой гэдгийг ойлгосон. За энэ төрлийн гавар болвол хор тавдрын үүсгэдэг гэдэг нь тогтоогдсон юм байна. За хятад болвол аль 1993 оноос хэрэглэхийг хориглочихсон. Европын холбоо болвол 2008 оноос хэрэглэхийг хориглосон юм байна. Хэрвээ ерөөсөн насан турсан хүн 2 гаруй мил идэх юм болвол тарих нь ордно. 4 гаруй идэх юм бол шууд үхдэг гэж байгаа юм. За ийм учраас хэрвээ энэ мот болс гэдэг үнэр арилгахч муутгаас сэргийлэх юм цагаан өнгийн бөмбөглөх хэлбэртэй бодисыг хэрэглэжгээ юм болвол тэр тусмаа энэнийх нь гол бүрэлдэхүүн болвол нафталин ч юм уу DCB ч юм уу агуулгаж байгаа юм болвол эрүүл мэндэд асар хортой. За энийг болвол гялас одоо хаяхгүй болохгүй. За ийм бүтээгдэхүүн юм байна. За манай өнгөрсөн хугацаанд хэрэгжилсэн тэр бодис чухам яг энэ мот болс мөн ч юм уу биш ч юм уу бүрэлдэхүүн чухам юу байсан. За энийг бол сайн мэдхгүй. Ямар ч байсан бүр олон жилийн өмнөөс л байж ирсэн тэр
маш хурц үнэртэй. Тэр гаврын үнэр бол гарч исэн. За 10 дугаар нь. За 10 дугаар нь бол хүчтэй химийн чивэрлэг бодис. За энэ бол юу байж болох вэ гэдэг жирэг өдөр тусам хэргэлдэг чивэрлэг бодисод. Жишээлх юм бол өрөө чивэрлдэг, шаал чивэрлдэг, цонх угаадаг, тос арилгадаг. За энэ дотор бол олон төрлийн хорт бодисуудыг агуулж идэм байна. Тийм учраас хитрхээ сайн чивэрлэе, арилгая гэд ийм хүчтэй чивэрлэгнээ бодисод хэрэглэхээс жайлсаж хэрэгтэй. Амьсгалын жамын өрөвсөл үүсгэн, гуурсан хоолны батг үүсгэн, түлэгдэлт, арсны харшил, нүд жахтан уллын хэрвээ удаан хугацаа хэрэглэх юм бол тархины үйл ажиллагаа нөлөөтэй зүрх судасны тогтолж байгааг гэмтэй хариулт. За ийм зүйлүүдийг хэрэглэж чивэрлэг хийж явах үед бол нүд, арс, амьсгалын жамд ямар нэгэн харшил мэдгэж идэг. За энэ бол хэрэглэж болохгүй гэсэн тах. Энэ төрлийн бодисуудад эрүүл мэндэд хортой зүйл агуулсан гэдгийг илэрхийлж байгаа юм. Тийм учраас жайлсах хэрэгтэй. 2017 оны судалгаагаар бол 7 хоногод ерөөсөө 1-2 удаа энэ хол ярийн чивэрлэгнээ бодис хэрэглэдэг хүмүүс бол уушгины багтаамж нь жил бүр 4-5% багасдаг гэдгийг тогтоосон гэж байгаа юм. Гэхдээ энэ аимшигтай тав. 7 хоногод ерөөсөө 1-2 удаа хол ярийн чивэрлэгнээ бодис хэрэглэх юм бол гэж шүү. 4-5% уушгины багтаамж багасдаг гэж байгаа. 10 жил хэрэглэх юм бол 40-50% боллоо. Уушгины багтаамж багасах нь биш. 20 жил хэрэглэх юм бол уушиг алга болох юм байна л да. Ийм одоо аимшигтай сөрөг нөлөөтэй юм байна. Тийм учраас гэр орноо чивэрлэх үед ямар нэгэн чивэрлэгнээ химийн бодис хэрэглэхгүй. Зөвхөн одоо усаар ч юм уу байгалийн аргаар чивэрлэх нь бол хамгийн үр дүнтэй юм байна. 11. За 11 нь бол хугацаанд дууссан амтлагч хүнсний бүтээгдэхүүн. За энэ бол ойлгомжтой. Хугацаанд дуусаагүй ч гэсэн амтлагч бол эрүүл мэндэд олон сөрөг нөлөөтэй байдаг. За энэ талаар урд нь бас ярьж өнгөрсөн. За энд бол энэ микробиологийн бохирдол гэдэг зүйл үүснэ. Тэгээ хөгж мөөгөнчр ургана. Тэгээ эсэлдэл гэдэг зүйл байна. За энэ бол тосны бүрэлдэхүүн эсэлдээд досон хүчил болж ховроод хоол уусруулах замд хортой нөлөө үзүүлдэг. Ийм үжиглэн байна. За хүнсний бүтээгдэхүүн бол тоцсон хугацаатай байдаг. Тэр хугацаанд нь эдэд дуусвал тодорхой хэмжээнд бол эрүүл мэндэд сөрөг нөлөө байхгүй. Харин тэр хугацаанд дуусах юм бол илэрхий одоо эрүүл мэндэд сөрөг нөлөөлдөг. Зарим хүмүүс бол хугацаанд дууссан хоол хүнсийг хэрглэж идэг. Гэсэн ч гэсэн энэ шууд бол тэр идэвхтэй жирийг хорчног бол хортохгүй. Байнга ийм зуршилтай юм бол эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэсэн. За энэ бол ерөөсөн будаа байна, самар байна, гурал байна, бүр чинжүү хүртэл одоо хугацаанд өнгөрөх юм бол афлатоксин гэдэг бодис үүсдэг. За афлатоксин бол дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас эрүүл мэндэд асар хортой. Тэр тусмаа одоо илгэний хорт товтор үүсгдэг. Ийм эрсдэлтэй гэж нэгдүгээр группэд ангилсан байж байгаа. За хугацаанд гэтэрсэн лаажилсан хүнсэнд бол ботулизм гэдэг хордлого үүсгдэг бодис бий болдог. За ийм учраас хугацаанд өнгөрсөн хоолны амтлагч хүнсний бүтээгдэхүүн байх юм бол хайсан тэр. Хугацаанд өнгөрсөн бүтээгдэхүүнийг хаад шинээр боож савлаад гадаадын улс орон эсвэл ядуу гочронгоо орнуудад борлуулж идэг. Иймэрхүү үйл ажиллагаас байдаг. Тийм учраас гадаадаас орж ирж байгаа бүтээгдэхүүнүүд хэрвээ хитрхээ хямдхан үнэтэй юм бол сэжигдэх гэсэн. За 12. За 12 бол шөнийн гэрэл. Эсвэл дэлгэчний гэрэл. Дэлгэчний гэрэл гэвэл телевизэр ч юм уу компьютерийн дэлгэчээс гарч байгаа гар утасны дэлгэчний гэрэл хэлж байгаа. За энийг бол гарга хааших боломж байхгүй. Тийм учраас хэрэглэх чагийг багасгах. За ийм л арга байна. За нөгөө нэг нь бол энэ шөнийн гэрэл. Шөнийн гэрэл гэж юу гэх юм бол унтлагынхаа өрөөнд ямар нэгэн гэрэл асаасан байдаг. За энийг хэлж байгаа. Ягаад унтлагын өрөө ямар нэгэн гэрэлтэй байх юм бол эрүүл мэндэд муу гэх юм бол мелатонин дааврын ялгарлыг дарангуйлдаг юм байна. За энэ бол чанартай сайн унтуулахад ялгардаг нойрны даавар. За энэний ялгарлыг дарангуйлдаг. Хүн унтах үед бол тас харангуй байх хэрэгтэй. Тэгхийн бол сайн унтаж амардаг гэсэн үг нэг л хэрэглэх юм бол. Ямар нэгэн шөнийн унтлагын өрөөний нэг бүдэгч юм уу нэг сонин гэрлүүд асаачсан ядууд байж идэг. За тэр бол энэ унтлагын өрөөний шөнийн гэрэл байдаг. За энэ бол нойрны дааврыг ялгаруулахад саадуулна. Тэгээ биологийн чагийн хэмнэл гэж байж байгаа юм. Шөнө бол харанхуй байх хэрэгтэй. Өдөр бол гэрэлтэй байх хэрэгтэй. Гэтэл өдөр шөнийн ялгаа нь мэдтгэн болчих гэсэн үг. Ингээд нойрны чанар мууддаг, тархалгаа сулардаг, төгшөөр
стресс нэмэгддэг. За Харвардын эмнэлгийн сургуулийн 14 оны судалгаагаар болвол унтахаасаа өмнө хэрвээ 2 цаг дэлгэчний өмнө байх юм бол нойрны даврыг 55% багасгаад унтах хугацааг дундчаар 40 минут хойш татдаг гэж байна. Гар утас компьютер телевизийн өмнө байх юм бол нойрны давар ялгархгүй. Тэгээд нойр хурж унтахгүй. Шөнжин тийм байдалтай байна. За ийм байдлаар 15 онд бас судалгаа хийгдсэн байгаа юм. За энэ бол унтахынхаа өмнө хэрвээ гар утас компьютер хэрэглэсэн юм бол тархины сэрэх чадвар, сэтгэл хөдлөлийн дотвортой байдал 30% буурдаг гэсэн ийм судалгаа байна. Тийм учраас юу гаргаж хайх вэ гэдэг хэрэг. Хэрвээ унтлахны өрөөнд шөнийн тийм бүдэг гэрэл асаадаг юм бол тэрийг авч явах хэрэгтэй. Хэрвээ цонхоор ч гудамжнаа ч юм уу, жиргэлдээ өрөөнөө ч юм уу гэрэл тусчхаа юм бол гаднаас гэрэл нэвтрэхгүй чонхны хөшиг хийх хэрэгтэй. Тэгээд гар утас, компьютер, телевиз үзэх, чагаан багасгах нь унтахын өмнө хэрэглэхгүй баг. Ийм аргуудыг хэрэгж болно. За өнөөдрийн ярих гаргаж хаяхгүй бол болохгүй. Эрүүл мэндийг сүйтгдэг, сэтгэл санаа дарамталдаг 13 дугаар эд зүйл нь юу гэх юм бол хуучирсан болоод эвдэрхээ цахилгаан хэрэгсэл. За хэрвээ хуучнаа цахилгаан хэрэгслүүд эсвэл эвдэрсэн цахилгаан хэрэгслүүд байх юм бол нэн яралтай гаргаж хаях хэрэгтэй. За яагаад үхтэй жирийг нь цахилгаан бараа хуучирч муудахтай жирийг дотроос нь цахилгаан соронжин долгион ялгаруулдаг болно. За энийг бол хязгаарлахын төлөө тийм хамгаалтын системтэй юм байна. Хэрвээ эвдэрчих юм бол олон жил хэрэглээд хуучирчих юм бол чадвар нь мууддаг. Ингээд энэ цахилгаан соронжин их хэмжээгээр ялгардаг болно. За энэ бол энэ тарих мэдрэлийн системд сөргнөлттэй. Хэтэрхээ их өртөх юм бол энэ тархины хавдар, нойрны хямрал, анхаарал сарналт, ядаргаа. За ийм асуудлууд үүснэ. За хоёрдугаард нь хуучин цахилгаан хэрэгслүүд яах вэ гэж галын аюул. За маш олон гал түймэрийн асуудал болвол энэ цахилгаан бараа, цахилгаан жаал хуурдтай холбогдолтой гэж ярддаг. За бас халах үед хортой бицод бас үүсэх юм байна. За гуравдугаард нь хуучны телевизэр, монитор, хөргөөгч болвол хар туулга, мөнгөн ус, кадмиум гэсэн хүнд металлыг агуулждаг. За энэ бол хуучны гэж ярьж байгаа. Хуучин гэх юм бол ихэвчлэн 90-ад оноос өмнөх телевизэр, мониторууд, хөргөөгчүүд. За энэ бол хэрглэж их үед ч гэсэн ортой байдас ялгархаас гадна жаталж нээж онцгойлгож орлож болохгүй. Тэгэх юм бол агаар далдагдана, ортой бицууд нь тэг гараар дамжаад буян хавтад нэвтэрч орж ирэх ийм аюултай. За хийсэн судалгаанууд байна. Хэрвээ хуучин электрон төхөөрөмжтэй байн харьцдаг хүмүүс бол цусант кадмиум тэгээд хар туулгын түвшин бол 2-3 дахин өндөр болсон байдаг гэж байна. Ийм учраас энэ чахалгаан барааны хэрэгслүүдийг асварладаг хүмүүс бол бас анхаарах хэрэгтэй. Тэрнээс гадна хувь хүмүүсийн хувьд бол тэрийг нээж часах гэж ордог хэрэггүй юм байна. Ерөөсөө л гэрээсээ нэг яралтай гаргаж хаях. Гаргаж хаяна гэхдээ жирүү болохгүй хайшдаг юм биш. Тэрийг бол авдаг чигдэн очих хэрэгтэй. Эсвэл 60 дэлгүүрүүд шиний хөдөлж авах юм бол хуучныг хурааж авч идэг. За ийм байдлаар шийдвэрлэх хэрэгтэй байгаа юм. Тэгэхээр энэ чахалгаан бараа бол бид нарын амьдралыг хялуурчилж байгаа. Таатай нөхцөлийг бүрэлдүүлж байгаа. Гэсэн ч гэсэн хэрвээ хуучнаа ч юм уу эсвэл хуучирж эвдэрх юм бол эрүүл мэндэд сөргөнөлөд. Тэгэхээр хүнээс хуучин чахалгаан хэрэгсэл телевизэр ч юм уу, монитор ч юм уу, хөргөөгч ч юм уу аваад хэрэггүй гэсэн тэр бол бэлэг авч байгаа биш хор авч явах адилхан. Чадахын дотор чанарын баталгаатай аюулгүй хамгийн сүүлийн үеийн чахалгаан хэрэгслүүдийг худалдаж авч явах хэрэгтэй. За 14 нь бол хуучирсан будаг, уусгаж, хугацаанд дуусчихсан. Эсвэл олон жил хадгалсан. За ийм будгорнууд, лакууд, хасетон, шингэрүүлэгчл болвол эрүүл мэнд хортой. За одоо бол стандарт шаардлага өндөр болсон учраас ерөнхийдөө бол шинэ үеийн будаг бол аюулгүй. Хуучны будаг дотор бол хар туулга маш их агуулгаж байна. За энэ хар туулга бол уушиг, ходоодоор дамжаад чус тархинд хурамтлагдаад мэдрэлээс гэмтдэг юм байна. За бас VOCS гэсэн төрлийн хортой биз байдаг. За энэ бол удаан хадгалах үед бол агуулга өрөөнд хурамтлагдаад амьсгалын нэмж очрог, тархийг нөлөөлөх, нойргуутах, анхаарал сарнах, сэтгэл түгших. За ийм үжиглүүдийг үүсгэдэг. Энэ дотор нь бол бензол
эрүүл мэндэд хортой гэж батлагдсан. За ийм хор тавдар үүсгэж юм байгаа юм. Хуучин будгийг битүү орчинд хадгалах юм болвол VOC-ийн түвшин 300 дахин нэмэгддэг. За ийм байдлаараа болвол хуучирсан хугацаанд өнгөрсөн будгуудыг болвол хэрглэж болохгүй. За энэ будга болвол иддэг удгаж үйл биш учраас хадгалах хугацаа хамаагүй гэж бодсноо хэрэггүй. За энэсэн гадна ултай зэрэг энэ чанарын шаарлах хангаагүй аюултай бодис агуулсан энэ будгаар гэр орноо будаж болохгүй. Тэндээс бас ялгаа байхгүй эрүүл мэнд хортой бодисууд ялгарх учраас. За энэ тал дээр сайн анхаарах хэрэгтэй. За энэ болвол өнөөдрийн ярих гэсэн хортой гэдэг нь батлагдсан 14 жилийн эд юм ус. Хэрвээ та бүгдийн гэр оронд байгаа юм болвол энийг ерөөсөө хот хайрлах болохгүй, хай чивэрлэх хэрэгтэй, устгадаг, хурааж авдаг. Тэр гажир нь очиж өгөх хэрэгтэй. Харин хүнд бүлгэлж болохгүй. Тэгвэл дараагийн хүнд болтой хор гамшиг учруулах учраас хүнээс бас аваад хэрэг баг. Хуучин муу юм бий. За довчхон дүгнж хэлэх юм болвол ямар 14 жилийг сая ярьсан байх юм бол нэгдүгээрд нь дэр, хоёрдугаард нь болвол хугацаанд дууссан эм бэлтгэл нэмэлт бүтэгдгүүн. Гуравдугаард нь бол пластик, ховончир, сав суулга. Тэр дотроо 3, 6, 7 гэсэн тэмдэгтэй. За дөрөвдүгээрд нь болвол шалны хуучин хивс, хивсэнчир, матрас, эсгий, годс. Тавдугаард нь хуучирсан, хугацаанд өнгөрсөн гоо сайхны бүтэгдгүүнүүд. 6 дугаард нь бол агаарж уулгаж, үнэртүүлгэж, аарч хүж. 7 дугаард нь хиймэл, модон хэрэгсэл, гэрийн тавилгад. 8 дугаард нь хуучнаа наалддгоо хайруулын тавга. 10 дугаард нь мот болс гэдэг гавар. Хувцснаа муутахаас хорхотгоос сэрхийлдэг цагаангийн бөмбөглөгт. 10 дугаард нь хүчтэй химийн чивэрлэгнэ бодцоод гэр орон хувцснараа чивэрлэлд хэрэгэлдэг. 11-д нь хугацаанд дууссан амтлагч хүнсний бүтэгдгүүнүүд. 12-д нь шөнийн гэрэл, эсвэл дэлгчний гэрэл. 13-д нь хуучирсан болоод эвдэрсэн жалтгаан хэрэгслүүд. 14-д нь хуучирсан будаг, уусгагч, эсвэл чанарын шаарлах хангаагаар ботсон гэр ор, эдэл хэрэгслүүд. За энэ 14 зүйл болвол шинжлэх ухаанаар батлагдсан эрүүл мэндэд хортой ийм эд зүйлүүд юм байна. Хэрвээ ийм эд зүйл та бүгдийн гэр оронд байх юм бол нэн яралтай устгах арга хэмжээ авах хэрэгтэй. За өнөөдөр залгаад ярьж амжсангүй 6 жил үлдсэн. За энэ 6 жил болвол заавал одоо нэн яралтай чивэрлж аяхгүй болохгүй. Өөрөө чинь дарамтлаж байгаа. Өөрөө чинь аж жаргалгуулж байгаа. За ийм эд зүйлүүд байж байгаа. За энийг болвол дараагийн удаа ярий. Заавал одоо та бүгд хүлээж авч сонсоорой. За өнөөдөр анхаарал тавьсан та бүхэнд маш их баярлалаа.